амны орон сууц барьж ард түмэн иргэд өөрөө өөрсдийгөө орон сууцаар хангах хэрэгтэй. Энэ хотын одоо дагуул хотууд байж байгаа ч гэсэн. За хотыг дахин хөгжүүлэх төлөвийг хааж улсын ерөнхийлөгч хэлнэ. За өглөгч байх. За ер нь ерөнхийдөө бид нар бүгдээрээ энэ тулгамдж байгаа асуудал хийж байгаа ажлууд анхаарах шаардлагатай зүйлүүдэд нэлээд сайн ярилцлаа. Одоо энэ хоттой холбоотой, хот төлөвлөлттэй холбоотой, хотын байгуулалттай холбоотой асуудал бол үнэхээр нэг бидний анхаарах шаардлагатай чухал асуудал байгаа. Тэгээд миний ойлгож байгаагаар энэ асуудал манай хууль тогтоох байгууллага улсын их хурл засгийн газрын бодлогод ороод цаашаа ингээд хэрэгжээд явах шаардлагатай. Зүгээр энэ улс төрийн тодорхой одоо кампанит ажлууд, сонгуул, цаг үйлрлийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ ажлууд одоо тасалдах ёсгүй л гэдгийг л өнөөдөр дахиж ард иргэдээ сануулах, ажил хариуцсан хүмүүстээ сануулах зорилгоор нөгөө талаас хийж байгаа зөв чиглэлд явж байгаа ажлуудыг бас дэмжих зорилгоор энэ уулзалтыг хийж байгаа. Хамгийн гол нь бидэнд бас бодлогын юм уялдаа холбоо хэрэгтэй байгаа нь харагдаж байгаа. За тэгээд хууль эрх зүйн энэ боловсруулж байгаа энэ ажиллаж байгаа ажлуудаа яамны хувьд манай нийслэлийн хувьд мөн одоо бусад газрын боловсрож байгаа хуулиудын хувьд нэгтгэж ингэж ажиллая. Ер нь нийслэл дээрээ төвлөрсөн дээр баха гэсэн ийм одоо ойлголтод орж байгаа. За энэ бохирдолтой холбоотой цаг хугацааны шинжтэй авч хэрэгжүүлж байгаа энэ ажлууд явах ёстой. Цаашаага одоо том шийдэлтэй нэг мөсөн шийдэх тэр ажлууд нь мөн одоо давхар явж явах ёстой. Аль нэг ажил нь гарч ирээд нөгөө явж исэн ажлаа бас унгаж болохгүй гэж ингэж бодож байгаа. Ер нь манай нийтийн орон сууцнд амьдарч байгаа иргэдийн хувьд ч адилхан, гэр хороолд амьдарч байгаа иргэдийн хувьд ч адилхан тэр одоо амны орон сууц гэдэг тэр рүү өөрийн газартаа, өөрийн орон сууцтаа инженерийн одоо асуудал нь тэр тухайн бүстэй шийдэгдсэн ийм л маягаар л цаашаа Монголын хот явах болов гэж харж байгаа. Ер нь 1,200,000 хүнтэй одоо гадны томоохон хотууд 5 хүн бүгд л гадагшаа явдаг. Дээгүүр нь бараг онгоцоор цаг шахам нисдэг үст. Улаанбаатарын дээгүүр бол нэг 5 минут, 10 минут л нисэх баг. Тэгэхээр энэ газар нутагта тарж сууршиж байрлах ажил бол байших асуудал бол их чухал байна. Бүгдээрээ Улаанбаатар руугаа явах биш. Одоо тэр бүсүүдийн төвөө хөгжүүлээд аймгийн төвүүдийн асуудлыг яг ийм маягаар шийдээд сумын төвүүдээ ч гэсэн бид нар орчин үеийн арга хэлбэрээр шийдэх шаардлагатай болж байгаамаа. Тэгээд энэ тухай маш олон талаас нь бид ярьсан. Тэгээд ярилцээд бас хүмүүсийн анхааралд орж байгаа гэж ингэж харж байгаа. Ер нь миний боддгоор бол тэр 40 м² гэж ярьдаг, 30 м² гэж ярьдаг тийм хэмжээний одоо баг орон сууцаар тэгээд одоо энэ яармгийн баригдаж байгаа шиг ийм хэлбэрээр шаардлагатай байгаа иргэдэд хангадаг. Нөгөө талдаа боломжтой иргэдэн тэр хувийн орон сууц тэр одоо бий болцсон байгаа гэр хороол тэр бүхнийгээ түшиглээд энэ дэд бүтцүүдийг бий болгоод цаашаа явдаг энэ зүйл рүүгээ яммаар байгаа. Өөр байдлаар одоо олон өрөө байртай, өөр том одоо байшинтай болох нь бол тэр хувийн аж ахуй нэгжүүд тэртээ тэргүй хийгээд явчих ажил. Тийм учраас миний бодлоор бол дэд бүтцийн асуудал нэн одоо тэр байшин барилга шаардлагатай байгаа улсуудаа баг хэмжээний тийм одоо орон сууцаар нь хангаад тэгээд явах. Дунд нь дэд бүтцээр нь хангаж чадах юм бол бусад хүмүүс нь тэр хувийн орон сууц одоогийн байгаа газраа ашиглаад тэр бүх зүйлээ зөв шийдээд явах энэ боломжийг бид нар давхар ингэж харж явахгүй бол аль нэгнийхээ хийж байгаа ажил дээр ингээд хоёр тийш нэгнийгээ үгүйсгэсэн ч юм уу нэг ажил нь зогссон байдлаар явах юм бол бас энэ явж байгаа ажилд тодорхой хэмжээний хүндрэл учрах вэ гэж ингэж л бодогдож байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон их хурлын гишүүд, манай хотын одоо хүмүүс, нийт одоо мэрэгжлийн байгууллага, олон нийтийн байгууллага улсууд, за мөн гадны одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа, төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс талархлаа. Энэ хурлын энэ дээр яригдсан зүйлүүдийг нэгтгэхэд, энд одоо ярьсан зүйлүүд цаасан дээр буудаг, тэгээд нэгтгэхэд засгийн газар руу мөн одоо манай нийслэлийн удирдлагууд эндээс бас санаануудаа аваад нэгдсэн ийм хөтөлбөр гаргаад үйл ажиллагаа
судалгаагаа уялдуулад явъя. Хамгийн гол нь сонгуульд оролцох гэж байгаа одоо манай улс төрийн намууд хүмүүс энэ том асуудлыг зөв шийдэл гаргаж ард иргэд дээрээ хэлэлцүүлээрээ. Ер нь иргэдийн оролцоотойгоор иргэд нь одоо амьдрах газраа шийддэг, сонгодог тэр оролцоотойгоор асуудлаа шийдэх чиглэлрүүл цаашаа Монголын зам явах байх шүү гэдгийг бол бүгдээрээ ойлгож байгаа болов уу гэж бодож байгаа. Сууж байгаа газрынхаа дүрм журмыг гаргадаг, тэнд амьдарч байгаа газрынхаа одоо асуудлыг иргэд нь оролцоо шийддэг, түүнийгээ төр засаг нь хэрэгжүүлээд явдаг. Энэ маягаар л энэ хотын хөгжил цаашаа явах байхаа гэсэн ийм л бодолтой байгаа шүү дээ. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэгт ирж оролцсон та бүхэнд баярлалаа. Хүн орилоо цаг гарангийн хугацаанд төрийн ордон иргэний танхимаа өргөмж байгаа нийслэл хотыг дахин хөгжүүлэх нэ гэдэг энэ нээлттэй хэлэлцүүлэг үзэгч та бүхэнд хүргэлээ. За хэлэлцүүлгээр мэдээж төрийн байгууллагууд болон алт иргэд төрийн бас байгууллагуудыг санаа оноод дүгнэн ярилцаж за цаашид нийслэл хотыг дахин хөгжүүлэхэд бидэнд юу шаардлагатай юм, юун дээр анхаарах юм, за хөрөнгө оруулалтын тухайд ч гэсэндээ ямар хүндрэлтэй асуудал байгаа, үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Улсын төсвөөс ирэх 2013, 14, 15 за ингээд 20 он хүртэл төлөвлөлтийг хэрхэн хийх юм, хэрхэн хөгжүүлэх юм, за хөрөнгө оруулалтаа ч гэсэндээ хэрхэн шийдэх юм бэ гэдэг олон асуудлуудын гарцыг ярилцлаа. За энэ хэлэлцүүлэг дээр яригдсан асуудлаар баримт бичиг гарган за нийслэлийн уялдаатай бүхэл байгууллагууд, захиргааны бүхэл байгууллагууд харилцаа холбоогоо ажлынхаа уялдааг хооронд нь зохицуулж энэ ажлыг хэрэг болгох тал дээр хамтран ажиллана гэдэг зүйлийг хамгийн сүүлд хэлсэн тогтож байна. Тослогсон. Ачилэм үүдэн нутагта олж ухаан өөжүү сэтгэлээр таван хушуумалаа дээдлэн өсгдөг балчин ард түмэндээ өвлийг өнтрээ даван дэлгэр сайхан зунтай золгож буй баяр төмөчигтэн хуваалцсан хаан банк малчны хадгаламжийн хүүгээ өсгөж илүү олон боломжуудыг сан болгож байна. Буянт малтан өсөж буян хишигтэн арилжих болтугай. Хаан банк эрхэм таны итгэлт анд.
За Eagle Sam тооцогч та бүхэндээ баярлалаа. Та бүхний өдрийн амгалан айлтгая. Бид төрийн ордноос иргэний танхимд болж байгаа хотыг дахин хөгжүүлэх гэсэн сэдвтэ нээлттэй хилцүүлгийг шууд дамжуулан хүргэлээ. Хөтөлбөрөөр цааш нь үргэлжлүүлье. Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч энх баярыг ард түмний Батлан даалтад гаргах хөдөлгөөний зохицуулагч Баян Сэлэнгийг хагас цагийн өмнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлцээхэн сатуулжээ. Түүнийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэрэгээр буруутгасан байна. Их сурвалжуудаас өгч байгаа мэдээлэлээр бол түүнийг 14-30 хоног баримтлахаар зэхэж шүүхийн захирамжийг цагдаагийнхан хүлээж байна гэсэн мэдээлэл байна. Харин Баян Сэлэнг нь би хууль бус нэгч үйлдэл хийгээгүй Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтэд албан ёсоор хүргүүлсэн бүх зүйл маань хууль журмын дагуу хийгдэж байгаа. Үндсэн хууль заасан эрхээ эзлэсний мэт төлөө цагдаагийнхан намайг баривчлаа хэмээн мэдгдсэн байна. Улсын хурлын ардчилсан намын бүлгийн хурлаан эхэлсэн байна. Хурлаар орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Энхолд нарын гишүүд, Лүндэ Жанцан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хийлцэж байна. Тэд бүлгийн хуралдааны дараа 12 цаг 30 минутаас зориг агсны өшөөнд цэцэг өргөх юм байна. Харин Монгол Ардын намын бүлгийн хуралдаан хараахан эхлээгүй эрс гүйцээг байна. Тус хурлаар мөн орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хийлцэх юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн элбэгдорж энэ сарын 25-ны өдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзахаар болсон байна. Ерөнхийлөгч элбэгдорж сонгогдсноос хойш жил бүрийн 4-р сарын сүүлээр энэхүү уулзалтыг хийдэг бөгөөд ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо илэрхийлэн сонирхсан асуултанд хариулт авахыг хүссэн нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцдог юм а. Нийслэлийн иргэдтэй хийх уг уулзалтанд Улаанбаатар хотын удирдлага оролцох бөгөөд энэ үеэр хоттой холбоотой асуудлаар иргэд хүссэн асуултаа тавьж тэднээс мөн хариулт авах боломжтой юм байна. Уг уулзалтын явцыг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулж сурвалжлахаар хүсэлтээ өгч эхэлсэн байна. Энэ удаагийн уулзалтанд манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ мөн илэрхийлээд байгаа юм байна. Уулзалт 2012 оны 4-р сарын 25-ны өдөр төрийн ордонд 15 цагт эхлэх товтой байгаа юм байна. Энэ 7 хоног харшлын эсрэг тэмцэх дэлхийн 7 хоног юм байна. Харшлын эсрэг явуулж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэргэжлүүд нь мэдээлэл өгсөн байна. Энэ тухай манай сэтгүүлч Наран Цэцэг дэлгэрүүлэн та бүхэн танилцуулах болно. Тэгэхээр за 4 сарын 16-наас эхлэн энэ 7 хоног дуустал дэлхийн за харшлын эсрэг 7 хоног. Тэгэхээр энэ 7 хоног Монгол бас өнгөрсөн жилээс эхэлж тэмдэглэж эхэлсэн байна. Тэгэхээр энэ жилийн хувьд гэх юм бол за Бахтраа болон харшил өвчтний эсрэг одоо тэмцэе гэсэн ийм уран дор энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулж